Энэ бол Улаанбаярын сүрэн жав. Паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн Монгол улсын цорын ганц эмэгтэй тамирчин. Тэрбээр 2000 онд Завхан аймгийн Тосон Цингэл суманд төржээ. Одоо 24 настай түүний хувьд 11-р ангид байхдаа тэквондогийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Түүний анхны багш нь Завхан аймгийн Улаастай хотын цагдаагийн дислэгт дэлхийн аврах Будхүү. Сүрэн жав Завхан аймгийн аврах шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, үүнээс хойш эргэлт буцалтгүй энэ спортын төлөө зүтгэх болжээ. Парис 2024 Паралимпийн наадам бол түүний анхны олимп бөгөөд 52 кг-ын жинд аврагын алтан медаль хүртснээр Монгол улс анх удаа тэквондогийн спортын төрлөөр Паралимпийн аврагтай болсон. Паралимпийн наадамд медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин гэх түүхийг бичээд байгаа юм. Сүрэн жав Парисыг зорихоос өмнө өгсөн товч ярилцлагада 2008 оны Олимпийг гэр бүлээрээ цэнхэр дэлгэцээр үзэж суухдаа жудогийн тамирчин Төвшин Баяр, буудлагын Гүндэгмаа, боксийн Бадар ууган сэр дампнараар бахархаж спортоор хичээллэх хүсэлтэд хөтлөгдөж байсан тухайга өгүүлж байжээ. Сүрэн жавын амжилтын хувьд дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Аз ТV аврах шалгаруулах тэмцээний алт хүрэл медаль, Европ ТV аврах шалгаруулах тэмцээний алтан медаль, Ханжаа 2022 Азийн зуны пара спортын наадмын мөнгөн медаль, дэлхийн чансан олгох цуврал тэмцээний 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, олон улсын гран-при тэмцээний 1 алт, 2 мөнгөн медаль хүртэж байсан тамирчин юм. Тэрбээр Паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн Монголын 3 дахь тамирчин 5 дахь медалийг эх орондоо авчирлаа. Түүний ихлүүлсэн медалийн буухай тасралтгүй үргэлжлэх болтугай.